Нэгэн сайдаа тэр нөөтийн багцуула татаж авсан. За тэгтээ арай энэ дэр чин өмнө хуулиа өргөн барихад таажсан ажлыг хийж исэн. Зөв миний бодлоор ингэчгүй явдаа гэж санаал гисэн. Бодлогоо хамгаалж үлдээд хэрэгж хугацааг нь хойшлуулж болох байсан байхгүй. 30 он хүртэл хэрэгж хугацааг нь хойшлуулж болно шүү дээ. Энэ ч өөрөө маш их хилцүүлэг хийсэн. Олон нийтийн нууд маш их хүлээлт үүссэн юм асуудал байхгүй юу? Тэгэд эн чинь өөрөө суур нөгөө 10% бол хөндөөгүй шүү. Та түрүүн 10-ыг 5 болгох гэжсэн гэж яриад байх юм. Үгүй 10 бол хэвээрэл байгаа. Буцаа олголтын 20%-ийг 50% болгох гэж байгаа асуудал байхгүй юу? Орлоготой нь уялдуулж шатараатай прогрессив OECD-ийн бүх орнууд энэ рүүгээ шилжиж байгаа. Тэгэхээр татварын энэ яг энэ суур реформын ийм шинжтэй бодлогоо хадгалж үлдээд хугацааг нь хойшлуулж гэхээр одоо өнгөрсөн үү? Тэгэхээр уг нь бодлогоо одоо бид нар чинь энэ 4 жил дотор одоо засгийн газар солигдсон ч гэсэн уг нь мөрөө хөдөлгөөн дотор чинь ч гэсэн байгаа асуудал бодлогоо хамгаалж үлдээд тэгээ энийг уг нь ярихантай ингэж байж бол уг нь зүгээр байсан юм. За энийг та яг юу гэж үзэж байна? Яг татварын бодлогын хувьд танд одоо эргээ таалагдахгүй болцсон уу? Бодлогоосоо татгалзчихж байгаа юм уу? Та ганцхан орлого талаас нь тайлбарлаад байх юм. За энэ жилийн орлогыг бол ойлгож байна. Тэрийг бол одоо зөвшөөрж байна. Энэ жилдээ бол болохгүй, эргэж болохгүй бас юм бодногсдол үүсэж байгаа. Гэхдээ бодлого яах юм бэ? За нэгт хоёрт тэр нөө 45-ыг уг нь 50 болохгүй. Эдийн засгийн хөгжлийн яам бол одоо за сангийн яамыг бол ойлгож болно. За энийг жоо нэмээд өгөөч гэж байгаа бах. Харин эдийн засгийн хөгжлийн яам бол энийг 45 дотор бүр 40 рүү зүтгүүлж явах ёстой ийм яам шүү дээ. Макро бодлого талаас нь бол одоо энэ өнгөрсөн Наранбаатарга энийг зарчим зөвлөлтөд санал гаргаад хэвээр нь үлдээ 45 гэж. Одоо зарчим зөвлөлтөд санал гаргаж болохгүй юу? Тийм бол болох хуулиараа 2 үсэн үү? Гэхдээ энэ нөгөө 45 50 ч нь өөрөө хаана хэрэглэгддэг вэ гэхээр яг гадны хөрөнгө оруулагч нартай уулзахад энэ гадаад зээл өртөө холбоотой эрсдлийн асуудлаа тайлбарлахад за нөгөө бондондоо явахад өөрийн зохицуултаа хийхэд хамгийн түрүүнд нэгдэх асуултчод яг энэ болж ирэх байхгүй. Тэгэхээр уг нь энийг яг 45-г дунд хугацааныхаа 2-3 Жавхлан гишүүнээ гаргаж байгаа санал их зөв. Энэ бодлогын арга хэмжээ буюу нөөтийнхөө энэ бодлогоо хадгалаад үлдэх хэрэг болцоотой бол байнгын орон дарга энэ хуулийг буцаагаад байнгын орон төвшин дахин одоо өгөөцөн боловсруулъя гэж чинь янзлая гэдэг. Тэр хүрээнд үүсэх хугацааг нэг 5 жилээр хойш нь тавиад нэг үзүүл яасан юм бэ л одоо. Ядахтаа энэ 3 жилээс нь мултлаад 33 оноос дахин одоо энэ асуудал хөндөгдөн гэсэн юм бодлогоо хадгалж үлдэх нь бас их чухал. Нэг нь баталсан нөгөө хууль байгаа болохоор бодлогоо хадгалах нь их зүг учирт одоо зүгээр байж. Тэн дээр бас санал нэг байгаа. 45 дээр тантай санал нэг байгаа. Сангийн яам маань тооцоол хийгээд 45-да хүрэхгүй давчаад байна гэдэг асуудал яригадаад байгаа байхгүй. За тэгэхээр энэ одоо чим сүрэн дарга, дэгийн дарга нар яг энэ татврын ачаалттай холбоотой нөөтийн ачаалттай ямар их үүсвэр яад дутаад яг бодит байдлаа хэлээд. Зохицуулт ийм байна. Одоо аль сонголтоо одоо байнгын орон хийн штэ. Ийм учиртай шалтгааны сайхан тайлбарлаад гадаад зээлийн ашиглалтын 45% дээр тайлбарлаад нөөтийн буцаан олголтын дээр их усрын дутх орлого нь ямар зардалтай хаана яаж нөлөөлөх гээд байна гэдэг талаасаа нэг сайхан мэдээлэл өгöd. Сангийн яам татврын бодлогын газар чимэд зөрөө. За түрүүн инквайри сайд бас хэлсэн. Ер нь бол нөөтийн урамшууллтын буцаан олголтыг одоо олгох юм бол 1.6-аас 1.8 их найдын одоо санхүүжилт бол шаардлагатай болно. Ер нь бол энэ нөөтийн буцаан олголтыг бол энэ цаг үед одоо шууд хэрэглэх нь бол бас оновчтой биш байна. Одоогийн нийгмийн эдийн засгийн ийм одоо инфляцтай докторгүй байгаа үед бол иргэн одоо аж ахуйн нэгжийн одоо татварын ачааллыг бууруулах, иргэнийхээ одоо орлогыг өөрт нь үлдээх, хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих нь бол зөв юм байна гэд засгийн газар бол татварын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тодорхой цөөн тооны заалттай нэмэлт өөрчлөлтийг бол өргөн барьж байгаамаа. Тэгэхээр энд бол нөөтийн харамшууллын буцаан олголтоо хийж одоо инфляцийг бол өдөөхөөс илүү за хувийн орлогын албан татвар дээр тодорхой тийм хөнгөлөлтийг үзүүлэх юм бол
яг энэ цаг үедээ иргэндээ бол чиглэсэн татврын бодлогын арга хэмжээ болох юм аа гэж үзээд. Сангийн яамны санхүүгийн бодлогын газрын дараа тулгаа чухлан гишүүний асуултанд хариулъя. Энэ хүрээнд байгаа бол угаасаа энэ хязгаарын асуудал гэдгийг бол өмнө бас тайлбарласан байгаа. Тэгээд яг энийг 45-ыг яагаад 50 болгож байгаа шалтгаан нь газрын тус болон Эрдэнэ бүрэнгийн зээлийн хэрэгжилт яг одоо гэрэн дээр заасан хуваарийн дагуу ашиглалт орохлоор одоо манай дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хуваар энэ 45%-аас хэтэрчээд байгаа юм л асуудал байна. Тэгэхээр бид бол засгийн газар бол жил болгон хувийн хвшилтэд зориулж 1 тэрбум орчны баталгаа гаргах энэ орон зайгаа авч үлдэж байгаа асуудал байна. Хэрвээ энийг 45 руу болгоод энэ газрын цусны Эрдэнэ бүрэнгийн ашиглалт гараад явна гэхэлэр засгийн газар 27, 28, 29 онууд дээр хувийн хвшилтэд зориулж засгийн газрын баталгаа гаргах боломжгүй ийм орон зайг болчихлоо гэсэн юм л асуудал байна. За тулгаа дарга таны хэлсэн тоонд одоо би арай илүү итгэе. Түрүүнд уг нь хэлцийн дарга чинь хэлэхдээ энэ хоёр зээл дээр нэмж ашиглах нь 3-4 тэрбум их найд дотор багтана гэсэн шүү дээ. Тэгэхээр чинь би асууад байхгүй. Тэгэхээр 45 дараа багтах юм байна гэд. Одоо гүйцэтгэл чинь 38-9 байгаа. Тэгээ 45 гэдэг чинь 5% нөөц байгаа. Дахиад 5%-аар нэмээд ингээд 50 болгочоор чинь дотоодын нөөц чинь 112 болцсон үед нэмэлт та нар ямар орон зай авч яанө гэх чинь 11 12 их найдын орон зай авч шүү дээ. 11 12 харин тийм. Тэгэхээр наа чинь айгүй том орон зай авчаад энийгээ дараа нь та нарт хөрөнгө оруулагч нартай яаж тайлбарлах юм бэ гэдгийг чинь би уг нь туслах гээд байгаа санаа юм. Тэгээ та нар энийг зөв талаас нь харж ойлгоорой. За ийм байна. Хин жимдээ дарга орлоготой ч ууж тайлбарлахаар бол ойлгож байна. Энэ жил бол одоо ойлгож байна. Энэ жил бол үнэхээр энэ дийлэхгүй байна. Харин яг нөө бодлогын хувьд нөө прогрессив энэ нөөтрүүгээ хүн хувийн орлогын доторлуугаач нөөтрүүгээ та нөгөө 500-729 болгож байгаа учраас тэрэн дотор ингээд хилэлт нь бас шингэжж байгаа мөж хэлэх гээд байх шиг байна. Гэхдээ тэр нөөтийн багц хуулийн дотор ч нараа орлогод нөлөөлөхгүй зохицуултын шинжтэй олон нийтийн хүлээлт үүссэн юм нэлээд хэдэн залтууд байсан шүү дээ. Тэрийг бүхэлдээ тэр чинь гоошин татчихж байгаа байхгүй юу. Тухайлбал тэр нөө гайл дээр хил дээр нөөт авдгийг болио. Борлуулалтаа нуяад одоо орлого мөнгөн суурь дээр шилжүүлээд 1-2 сарын дараа тэр нөөтийн борлуулалтаа уйлдууж тайлагнахт нь авдаг бол эдэргээд ийм зохицуултууд байгаа шүү дээ. Орлогот чинь нөлөөлөхгүйгээр хэд хэдэн бүр дахиад өөр залтууд байгаа. Тэр тайлагналтын өшөөг хэлбэршүүлж байгаа эдэргээд. Тиймэрхүү н ололттой юмуд чинь энэ орлоготой нь уйлдуулсан гэдэг далбаанд ор чинь айгүй том ухралт болчихлоо шүү дээ. Тэгэхээр уг нь бодлогоо хадгалж үлдээд хэрэгч хугацааг нь хойш нь тавиад за тэрэн дотроос тэр орлогод нөлөөлөхгүй эсгүүдийн хэрэгч хугацааг нь бол нааш нь татаад хэвээр нь үлдээгээд ингээд